Явган замыг өмнө тавтангаар идэг байсан. Хиймэл учраас амархан эвдэрдэг. Байгалийн чулууг яагаад бид нар өнөөдөр сонгоод байгаа юм бол чулуу өөрөө байгалаас маш өндөр нягттай бүх бат материал байдаг. Маш бага илэгддэг гэдэг. Чулуу маань харзаалттай. Нөө байгалийн чулуу болохоор энэ зүсүршгээ ингэж гүлээж гарвал мэдээж халтаргаа гулгаа үүснэ. Ганц дутагдaltaй тал нь нөгөө хит нэрийн тоосонцор шивдэж орж өгөхөөр зарим хүмүүс баг хуучин автан тавьж байгаа мó гэсэн асуулт хүртэл ирж байгаа. Тэгээ яг нөгөө бууцсан байгаа бэлэн бараа материалыг мань хараад бол иргэд ойлгож байгаа. За юм чулуу гүлгэрүү гэдэг. Та ингээд үзээрэй гэд ингээд танилцуулж байгаа иргэд. Тэгээ энэ чинь цаашаа цэвэрлэхдээ ирээдүйд нөгөө даралттай усан буугаар цэвэрлэж жил нэг удаа. Тэгэхээр хотын гудамж, арчилгаа, цэвэрлэгээ гэдэг чинь дэлхийд дахиндаа хөгжсөн. Манайх бас араас нь хөгжихгүй алдаа оноотой. Би бас өнөөдөр энэ ажлын зургийг үзлээ. Ажлын зурган дээр бас алдаа оноотой зүйлүүд бол тодорхой хэмжээндээр байна. Манай бас энэ инженерчлэгийн салбар одоо нарийн зураг, ажлын зураг гэдгээ сайн ялгдаг. Ажлын зурган дээр бол одоо улсын хэмжээндээр бол нарийнчсан зургийг хийжээд яаж одоо барилга өгсрэлтийн үед үе шаттай хийх үү гэдэг технологийн зааврыг маш нарийн оруулж өгдөг ажлын зурган дээр. Тэгээ манай инженерүүдийн бас тодорхой хэмжээний тэрийг хангалтгүй оруулж өгсөн алдаатай юмуд бол бас харагдаж байна. Хэрвээ болжуурууд байгалийн чулуу байсан бол ингэж имтэрхгүй. Тийм ер нь бол тийм. Тэгээ яг энэ холбоос хэсгүүд аягүй чанартай. Яг тэгвэл дугуун зам, явган зорчигч хэсгүүд явж байгаа юм. Энийг хийгээл тон цутгалтаараа энтэйг уусгаж өгнө. Нийлж байгаа хэсгүүдээ маш сайн анхаармаар байна. Одоо энэ явган замын хэсэг бол ингээд илэгдээд тоос хэсгүүдээр ч юм уу илэгдээд арай муу нэгттээс ингээд илэгдээд өвдөрчиж байгаа. Ихэнх нь эвдэрсэн байгаа явган замыг бүтнээр нь сольдог болохоос ш хэсэгчж бол ингээд солихгүй. Иргэд маань зүгээр байгаа хэсгүүдийг аваад байна гэдэг. Автозам дээр ч гэсэн тийм шүү дээ. Автозам чинь бүтнээрээ тэр чигээр хонхоо нэж байхгүй. Бага одоо гэмтэлтэй бол хэсэгчлээ засварчиж байна. А их хэмжээний гэмтэлтэй бол тэр чинь бүтнээр хувьчилт хийхээс өөр аргагүй. Нийт тайвны өргөн чөлөө нийтээр мууццаа. Бид нар энийг бол чулуу болгох нь зөв. А тэгэхээр мэдээ зарим хэсгүүд нь сайн харагдана. Нийтлэг хэсгээр бол их тайвны өргөн чөлөө чинь замын насжилт бол ингээд мууцсан. Тэгэхээр энийг бол бүтнээр нэг одоо чанартай ингээд сольж иж цаашдаа энэ их тайвны өргөн чөлөө маань тэр чигээрээс зүгээр хааштай. Ер нь одоо энэ байгалийн боржингоо одоо өнөө жилдээ солилоо гэхэд ер нь ойрын 5 жил тэр бол баг юу ч яригдахгүй шүү дээ.